За сайн байцгаана уу. Ёс зүйн зөрчил гэдэг нэрээр лайв гэж бодлоо. За өнөөдөр парламентын чуулган албан ёсоор нээлттэй хийлээ. Тэгээ нээлттэй хийгээд Монгол улсын ерөнхийлөгч за ёс зүйн зөрчил гаргасан, дээр нь гэмт хэрэгт холбогдсон, дээр нь ард түмнийхээ одоо итгэлийг алдж байгаа этгээдүүд бол ард түмнээрээ шүүлгүүлэх хэрэгтэй. Ард түмэн томилж болсон юм чинь бас эргүүлэн татаж болох ёстой гэсэн үг хэллээ. За үүний дараа Наара Алтмаагийн Батулга гэд дээрээс нь Номтой баяр гэх мэтчлэн хүмүүс өөрийнхөө хэмжээнд байр сууриа илэрхийлээд бас тодорхой хэмжээгээр бас тухайн хуулийг ер нь дэмжихгүй гэсэн байртаа яриад байна. За би нэг зүйл хэлмээр байна. Улсын их хурлын гишүүн гэдэг бол Тэнгэрийн амьтан биш. Улсын их хурлын гишүүн гэдэг бол зүгээр л төрийн албаа гэж. Монгол улсад өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль байгаа. Төрийн албаны тухай хууль. Тэр төрийн албаны тухай хуулийн дээр төрийн албан хаагчийг 4 ангилна гээд тэр дотроо улс төрийн албан тушаал гэдэг нь улсын их хурлын гишүүн, ерөнхийлөгч, ерөнхий сайдыг засаг даргыг хэлдэг. За багш шимж төрийн үйлчилгээний албаа гэж гэдэг. За мөн цэрэг цагдааг төрийн тусгай албаа гэж гэдэг. За тэгээд дээр нь нөгөө нэг засаг даргын тамгын газрын ажилчид татврын байцаагчдыг болохоор төрийн жинхэнэ албаа гэж гэдэг. Тангараг өргөхдөө улс төрийн албан тушаалд нь тодорхой албан тушаалтнууд тангараг өргөнө. Мөн тангараг өргөхдөө дээр нь нэмээд одоо төрийн жинхэнэ албаа гэж тангараг өргөнө гэж. Тэгэд өнөөдөр ёс зүйн зөрчил гаргаж байгаа улс төрийн албан тушаалтан бол ганцхан улсын их хурлын гишүүн бол хариуцлага өрөхгүй. Яагаад гэвэл ёс зүйн зөрчлийг та нараа тогтоолохгүй. Ёс зүйн зөрчил гэж юу яриад байгаа? Ерөнхийлөгчийн хажууд унгаад өмхийгөө өнөртүүлэх юм бол ёс зүйн зөрчил гэх юм. Би хүнээр доромжлуулаад гүтгүүлээд чадахгүй. Тэм учраас пүү майгаас салаавчаа үзүүлээд шудраг өсөө ёс зүйгээ хошдгондоо жих гэд хэлхийг өнөөдөр зөв гэж яриад байгаа. Ийм зүйл яриад ёс зүйг хинч тогтоодгүй, тийм хууль байдгүй. Сонгогч та сонгохдоо миний ёс зүйг мэдэхгүй яасан хогч нь пэм нь яам нь гэж ингэж хэлхийг зөв гэж яриад байгаа би харамсчаа. Ёс зүйн зөрчил гэж юу юм? Ёс зүйн зөрчил нь төрийн албан хаагчид болон бусад мэргэжлийн хүмүүсийн үйл ажиллагаанд ёс зүйн хэм хэмжээ тогтоосон байдаг. Ёс зүйн хэм хэмжээ тогтоосон байдаг. Энэ хэм хэмжээг мэргэжлийн ёс зүй хариуцлага үнэт зүйлсийн зөрчилд хүргээд хуулийн хүрээнд хариуцлага өрөх ёстой. Тэр зүйлийг бол ёс зүйн зөрчил гэдэг. Өөрөөр хэлэх юм бол танд тогтоосон хэм хэмжээ гэж байх ёстой. Танд тогтоосон тэр хэм хэмжээг зөрчих юм бол түүнийг ёс зүйн зөрчил гэж. Төрийн жинхэнэ албан хаагч бусдаас урамшуулал, шагнал, бусдаар арх дарс даалгуулах, мөнгө төгрөг нэхэх мэдээж энэ хахуулын шинжтэй, гэмт хэргийн шинжтэй биш бол тэгж болохгүй шүү гэвэл энэ чи ёс зүйн зөрчил. Төрийн ордонд суугаад их хурлын гишүүн, улсын их хурлын эрхэм гишүүн согтуугаар эсвэл одоо юу гэдгийг солиотой галзуугаар маш том тэнэглэл хийж байгааг чинь өнөөдөр ёс зүйн зөрчил гэж нэрлэх ёстой. Нэрлэж байгаа юм. Өнөөдөр Баабар тэргүүттэй либералууд гэж байдаг л да. Би одоо Баабаргойг муулж байгаа юм биш. Тэр хүн бас намайг одвол бас ардчилд хувь нэмэр оруулсан олон гавьяа байгуулсан гэж. Гэхдээ гавьяа байгуулсан ч гэсэн гай болох хэрэггүй л дээ. Тэр нь өөрөөр хэлэх юм бол нийгэм тогтсон хэм хэмжээгээр төрийн албан хаагч тогтсон хэм хэмжээгээр нэгэн адил байх ёстой гэдэг тэр хэм хэмжээг тогтоох ёстой гэхээр
даапаалаад, маазраад шар хатанд сууж байгаа хүнийг ч юм уу эсвэл шаапаа гэж хэлж байгаа хүнийг эргүүлэн татах хуулийг чи яаж гаргах юм, чи ихнэр нь хүүхэд нь гэж гутааж байгаа юм шиг ярьж байгаа. Нийгмийг бузралж байгаа ийм үйлдэл бол байж болохгүй. Ёс зүйн зөрчил, ёс зүйн хэм хэмжээ байна. За энэ ёс зүйгээс чинь болоод өнөөдөр энэ зураг телевизээр галзуу хүмүүс их гарлаа, тэнэглэл их гарлаа. За эхний том тэнэглэлийг бол манай сайхан бэлэг хийлээ. Сайхан бэлгийн би сайн зүйлийг бас магтаад хэлчихье. Манай хүнийг зарим нь юу гэж хэлдэг вэ гэвэл энэ сайхан бэлэг чи эх орноосоо урвсан л гэн Дубайн гэрээ байгуулсан л гэн Эрдэнтийн 49%-ийг эдсэн л гэн. За дээрэс нь одоо юу гэдэг чинь бараг л одоо Монгол улсыг мөхөл рүү үргэсэн л гэнгээд 15 давхрахаас эхлээд нөгөө нэг алаг дээлтэй Жинок гэдэг өөрийгөө нэрлэлсэн Оросын гар хөл этгээдийн тарих угаалтай их байдаг. Гэхдээ би ард түмэндээ хандаад нэг зүйл хэлмээр байна. Юу гэж хэлмээр байгааг бол тухайн үеийн нөхцөл байдал бол тухайн үеийн л нөхцөл байдал. Оюут толгойн гэрээг хэрвээ хийгээгүй бол 20-30 мянган хүн өнөөдөр ажилтаа байх уу? Дубайн гэрээг хийгээгүй бол өнөөдөр бид нар төрийн албан агчийн цалингаа тавьж чадах байсан уу? Ковидын үед өнөөдөр бид нар тэтгэврээ тавьж чадах байсан уу? Түүхэн хошигнол гэдэг юм уу, түүхэн тэнэглэл юу болж ийснийг та нар мэдчихэ. Маш олон бололцоо байсан байж болно, маш олон боломж байсан байж болно, түүнд алдаа байсан байж болно. Тэгвэл түүний засан сайжруулахын тулд оюун эрдэнэ засгийн газар 6 жил төр барьсан. Засаг барьсан. Өөрөө бүр гардаж энийг явж байгаа. Гэхдээ одоо 20 сая долларын хахуйлд өөрөө орогдоод явж байгаа. Эрдэнтийн 49-ийг аваагүй байсан бол өнөөдөр Украины дайнд зэсийн хоригд ороод бид нар өнөөдөр оюутлогын цэсийг, Эрдэнтийн цэсийг гадагшаага экспортлж чадах байсан нь. Оростой холбоотой хамтарсан үйлдвэргээд Эрдэнтийг өнөөдөр хаах даалгаврыг олон улсад тавьчихна. Тэгээ Эрдэнтийн тэр 30-40 мянган иргэн үлбэрч өгөх байсан шүү дээ. Ийм үйл явдалд оролцсноор нь би сайхан бэлгийг бас сайн юм хийлээ гэж дотроо бодож байгаа. Зөвгийн зөвхт. Тэр хүний нэг буруу байна. Асар их аимхай. Юунаас айдгийн ингээд нэг тийм трауматай юм байна. Монголдоо ирээд уг нь болов яадаг юм бэ? Тэр 461-т нь оролдоо. Санжинбаяр хоригдсон нэрээр хаусанд амьдарч байсан гэж би дуулсан. Шоронлуу шорон хэцүү, сайхан юм биш. Тэглээгээд тэнд байж хизээ намайг нутаг явах уу гэж битгий асуултаа. Хилэнгууд хоёр нүднээс минь нулимс гарах гэдэг нэгэд уйлах гад хоолоо зангируулж хүмүүсийн өмнө ичвэхтэр жижигэрч харж байхад хурж ирээд "Хөөе. Оюун эрдэнэ чамааг одоод би олон улсын хэмжээнд, Монгол улсын хэмжээнд, Монголын энэ одоо иргэдийн хэмжээнд би гიშгсэн мөртөө хэлсэн үгтэй ярьсан зүйлтэй хийсэн юмтай гэд энэ 28 оны сонгуулиас өмнө ирчмээр байна. Ингэхгүй өнөөдөр ийм том тэнэглэлийг хараад өнөөдөр ёс зүйгүй, ёс суртахуунгүй байдлыг уухалаад байгаа юм шиг эвгүй харагдаад байна. Яг хөө би монголчуудын нэг жудаг байдаг. Босвол иргэн нөгөө нэг нутаг руугаа давхиж яваа морь хоёрыг бүү гадуурх гэдэг. Тийм учраас хөөрхий уг нь бол ирчүүл өөр чинь хэрэгтэй дээ гэж би сайхан бэлэгдээ хандаж хэлмээр байна. Чамааг өмөрх иргэд байна, өмөрх нам байна, өмөрх ард түмэнчин байна. Өмөрх одоо юу гэдгийг нутаг ус чинь байгаа шүү. Бас чамааг буруутгахч хүмүүс байж болно. Үнэн зөвөө олон нийтийн өмнө ил гаргаад энийг өнөөдөр ярих цаг болсон юм биш үү гэж хэлмээр байна. Өөрийн чинь баг болоод олон залуучууд өөрийн чинь эрхийг хүлээгээд үннээ шүүхээр тогтоолгож чадахгүй 6-7 жил хуулийн байгууллагт хөлийн хориотой
сэжигтийн яллаглагчаар татсан нэртэй ингээд амьдрал ахуйг болж тэр залуусыг бас өрөвдөх хэрэгтэй шүү. Бям сайхан байна, наазах нь. Энэ олон улсын ер нь бол сайхан байлаа ганцаараа очиод сайд ухраас гэж шийдчихдэг юм шиг. Энд чинь төрийн бүхэл бүтэн мэргэжлийн багууд бас ажиллаж байгаа шүү. Тэр хүмүүсээ өнөөдөр бас нэг бодолцоод сайхан бэлэг минь Монголдо ирээч гэж би чамайг хэлмээр. Магадгүй намайг хуульчаар аваад ажилууллаа гэд миний хувьд мөнгө төгрөг авахгүйгээр чамд сэтгэлээр мэрэгжлийн хууль зүйн өмгөөлийн тусалцаа үзүүлэхэд би бэлэн байна. За хоёрт нь манай ёс зүйгүй газраас ёс зүй бүү хай гэдэг ёс зүйгүй хүнээс ёс суртахуун хайх чинь үнэхээр төвөгтэй юм аа. Би оюун эрднийг муулж байгаа юм биш. Гэхдээ оройгүй тэнэг хүн юм уу гэж гайхаж байгаа. Гэхдээ ядаж энэ үг хэллэгээ төр бас нэг манийгаа бодвол 6-7 жил ерөнхий сайд хийсэн хүн үг хэллэгээ яриаг үйлдэлээ нэг төрийн үг хэллэгэнд оруулж болдгүй юм. Намбрын хоёргаа хар, санжийн баяргаа хар. Сайд арга хийжсэн хүмүүс чинь бас нэг тийм дипломат үг хэллэг, мэрэгжлийн үг хэллэг, тоон баримт явах ёстой шүү дээ. Могооч гэх шиг. Хажуу тийшээ налж хөвдөгч гэх шиг. Ерөнхий сайд байсан хүн бидтэй. Дээр нь миний хамгийн дургүй үрсэн зүйл юу гэвэл үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэг гишүүн байсан байж үндэсний аюулгүй байдлын зөвлөлдөр дурддагдсан, яригдсан зүйлүүдийг дурсаад тэрийг ховын нэг хэрэгсэл болгоод ярьж байгаа нь шившигтэй санагдсан. Энийний буруу нь ийм хүнийг гаргаж ирсний буруу нь өнөөдөр Ухнагийн хөрөлсөв ерөнхийлөгч та. Тухайд одоо би нэрийг хэлээд яах вэ? Ерөнхий сайдаар энэ хүнийг тавихт нь яаж байгаа юм болоо? Яагаад энэ хүнийг тавьсан болоо гэж би гайхчихсан. Наад захын боловсрал байхгүй юм шүү дээ. Наад захын 5 өгүүлбэр, 5 үг холбоод ярьчих чадваргүй шүү дээ. Бүтэн 5-6 цаг ярьлаа. Эцэст нь тэндээс 3 юм ойлгогдлоо. Нэгдүгээрт нь эргүүлэн татах хуулийг баталж болохгүй ээ. Гэхдээ тэгээ эрүүгийн хэрэг хийж болох юм уу? Эрүүгийн гэмт хэрэг хийж болох юм уу? Миний санджаагаар авилгалтай тэмцэх газрыг чинь ерөнхий сайдын гарт өгсөн шүү дээ. Бүх шүүх засаглалыг ерөнхий сайдын мэдэлд өгсөн шүү дээ. Хонгол байна, хонголдойд байна, хонголдоор ороод байна. Нэг хүний хяналтанд байна гэхээр нэг мөсөн засгийн газарт бүгдийг шилжүүлсэн шүү дээ. Засгийн газар ерөнхий сайд маш том эрхтэй шүү дээ. Сэлэм чад бодолч чадахгүй бол тэрийг шууд сийчиж унгаана гэдэг шиг зүгээр нэг ажилд авах өргөдөл шиг өнөөдөр авлаа маргааш халлаа. Ерөнхий сайд бага өөрөө бүрдүүлэхийн тулд бүрийн эрхийг өгсөн үндсэн хууль байгаа шүү дээ. Би харамсаж байна. Батболго ерөнхийлөгчийн баруун гар болоод балаа хүмүүсээр зөвлөгөө авахуулаад бас нэг хаарсан да. Оюун эрдэм минь. Бид хоёр нэг шашинтай, нэг итгэл үнэмшилтэй, нэг одоо юу гэдгийг бараг одоо адилхан ардын хүүхдүүд гэж бие нэрэ бахархаж ярихаар хэмжээний гудамжнаас ордонд орсон хүмүүс шүү дээ. Одоо тэгээд тэр маань өнөөдөр их хурлын гишүүн гээд экс ерөнхий сайд гээд энэ улсын төрийг жолоодох ажилд нэлээд өндөр явж исэн. Ёс зүйн зөрчлийг хуульчилж болохгүй гэдэг ёрын үгээ одоо болмоор байна. Эрхэм их хурлын гишүүдээ. Өнөөдөр улсын их хурл ингээд мүд хуралдахгүй юм шиг байна. Манай намынхан учрлыг орж ирэхгүй болвол, учрлыг огцрохгүй болвол, учрлыг өнөөдөр болиулахгүй болвол, учрлыг нам бос болгохгүй болвол
хуралд орохгүй гэж хэлж байна. Улс төр хийж болно. Зөв. Гэхдээ сонгогдох хэрэгтэй гэдэг нэг үндсүүлийн зарчим байдаг. Өнөөдөр учирлыг унгай. Учирлыг нам босуулгая. Монгол улсын ерөнхийлөгч нам бос шүү дээ. Гэхдээ хүчээр намаасаа гар гэдэг ийм шахалтыг хийж болох юм уу? Манайха над мангарууд чинь бас арай тэнэг мангар байлаа ч гэсэн Монгол улсын хуулийн дагуу одоогор явж шít. Учир нь над таалагддаггүй. Учир нь би дургу. Тэглээгээд энэ улсын хуулиа гიშгэж болох юм уу? Өнөөдөр энэ парламентод нэг дүрмийг одоо бид нар нэг хэд хэдэн зүйлийг хүсмээр байна. Хэрүүл уруулаа хий. Зөв. Хэрэгтэн мэрэгтнүүдэд ял өгөөдгөж би гуйж байна. Олон жил энэ ард түмнийг дайны дараах мэдээлэл шиг үнэхээр хэн хэндээ идэхэд хэцүү хэрэг хийсэн үгүй нь ойлгомжгүй би энэ цоллоод одоо бид хэндээ идэх нь мэдхээ байлаа шүү дээ. Нүүрсний 13 гэсэн нөгөө хэд нэг хурлын гишүүн болцсон. Нүүрсний 13 их хурл дотор сууж байгаа гэж. 40 их найд эдсэн ингээд дорж хаан дуурсан 40 их найдынхантайгаа хамт төр барилцаа сууж байгаа. Сайд болоо сууж байгаа. Хуулийнхан дуурдаггүй. Хуулийнхаа шүүхээр явдаггүй. Шүүхэд гэм бургийн дэнсэлдэггүй. Дэнслэгдсэн хүмүүс инж эргүүлэн татагддаггүй. Дими балай, дүрм журам, хууль, ёс зүйг уландаа гიშгээд их хурлыг өнөөдөр эрүүгийн хэрэгтнүүдээр удирдуулаад явж байгаа ичвэгтэр байна. Тиймээс эргүүлэн татах нь бол зөвөө. Энийг ард түмний хүсэл гэж би ойлгож байгаа. Хоёрт нь энэ парламент хуулиа батлаад дууссан юм бол байнгын ажиллагаатай парламентаа өнөөдөр болий. Жилдээ нэг удаа уулзаад, жилдээ нэг удаа хуралдаад хэд хэдэн хуулиудаа баталлаа болио гэд эсвэл тэгээ явъя. Энэ үгүй бол байнгын ажиллагаатай бол ажил хийх хэрэгтэй. Бидэнд өнөөдөр гэр бүлийн тухай хууль хэрэгтэй байна. Гэр бүлийн хуулийг өнөөдөр яаралтай батлаад зөрчлийн хуулийн зөрчлийг арилгахгүй бол Монгол улс чинь салалтаараа дэлхийг толгой цоглоо. Үр хүүхдүүд өнчрөлтөөр айдас давтлаа. Хүүхдүүд нь хүртэл зэрлэг шиг тал руугаа орж байна. Тамхины хяналтын тухай хуулиа яаралтай батлах хэрэгтэй байна. 12-та 13-та бет татаад 10-20 жилийн дараа тэр уушг нь хавдар болоод явах эрсдэл үүсээд байна. Та нар өөрсдийнхөө хүүхдийг ядаж харалтаа. Хэдэн зуун сая төгрөгөөр нь сургалтын төлбөрийн төлчөөд хэрэг хийлгээл явж байгаа та нар. Хар тамхинд оруулсан. Утаагүй тамхинд оруулсан. Ууртаа ширүүн залуучуудыг бий болгож байна. Энийг зохицуулсан хуулийг эхний ээлжинд батлаад гачээ. Энэ парламент чинь ингээд хэрүүлээрээ тойроод талцлаараа нэгдээд талд ингээ муудалцаад явах нь зөв юм уу? Тэгэхээр би өнөөдөр юу гэж хувь хүнийхээ хувьд энэ бол намын байр суурь биш. Иргэн Баасанхүүгийн байр суурь. Иргэн Баасанхүү өнөөдөр эрх чөлөөгөө эдлээд энд лайв хийгээд сууж байгаа хувьд эрүүгийн хуулийг өнөөдөр шинжилээч гэж хэлэх эрхтэй гэж бодож байна. 13-14 настай хүүхдүүд өнөөдөр iPhone 15, 16, 17 аваад алтан сайхан бие бузарлуулаад явж байна. Пиодонор өнөөдөр төрд гарчаад пиодо байх нь зөв гэж яриа явж байна. Гэтэл өнөөдөр та нар тэр гэр
гэр бүлийн гинэ сургуулийн хүчирхийллийг та нар харсан уу? Тэр зодож нүдж байгаагаас нь гадна тэр зодож нүдж байгаа хүүхдүүдийн амнаас гарч байгаа хүүхдийг та нар харсан уу? Хөөе, чамайг ална хядна. Яагаад гэвэл чи тэрнтэй явуулсан, энэнтэй тэрвэрлсэн, энэнтэй унтсан, тэрнтэй ингэсэн тэгсэн гэд 90 юмнууд яриад байгаа. Эргээд харахаар 13, 14, 15, 16. Ялах нойтой хүүхдүүд л байж шүү дээ. Би уг нь ингэж боддгийн. Охин үртэй хүний хувьд онцгой санагддгийн. Уг нь бол юу н онцгой санагддаг вэ гэвэл 10 жилийн сургууль дээр октын үзлэг гэдэг нэг юм хийхэ болио гэж боддог байсан. Одоо яагаад ч юм сүүлийн үед энэ октын үзлэгийг сэргээсэн зөв ч юм шиг. Хин жирэмсэлж байгааг нь мэдээ. Хин хүчндүүлснийг олъё. Дээр нь онгон байдал нь алга болсныг эцэг их нь ойлгож аваад одоо энэ охиноо баг дээр нь ёс зүйн хязгаар тавья гэд ярих цаг болсон биш үү? Яагаад ч юм одоо ийм зүйл хийхгүй юм бол энэ улс чинь ирээдүйдээ магадгүй нэг 15 жилийн дараа энэ охтууд чинь биднийг өдөрдөн. Энэ хөвгүүд чинь бидний дарга болно. Эдгээр чинь их хуралд орно. Бид хөвгшрөөд өвгрөөд гарна. Бүхэл бүтэн тэр айрмыг зохицуулахын тулд бид нар энэ ёс зүй зөрчлийг дээрээсээ засахгүй мó? Дэрэгдэхээ өөрчлөх тухай ярих ёсгүй мó? Иргэн баасанхүү ёс зүйгүй байж болно. Энэ бол 3 сая иргэн дотор байдаг нэг зүйл. Эрх мэдлийг аваад тангараг өргөсөн бол тангарагандаа үнэнч байгаад таг дугуй байгаад ярихгүй үгээ бодож болохгүй мó? Би гайхчаа. Хэрвээ чи аав болцсон бол, хэрвээ чи ээж болцсон бол чи хариуцлагатай байх ёстой шүү дээ. Охин урмаа намайг харж байхдаа одоо бас энэ амнаасаа П гэдэг үгийг, яа гэдэг үгийг, шаа гэдэг үгийг хамаагүй яриха болио гэд амаа хамихад ухамсарлаж болохгүй юу? Гэтэл их хурлын эндэр дээрээс эхлээд иргэдийн зүгээр нэг жирийн байдаг хөөх юм уу юмжир дулам шиг сэтгцийн өвчтөй хүмүүсээр төрөө өдөрдүүлчихэд тэгээд та нар намайг шүүхгүй, та нар намайг барихгүй, парламентын дархлаач гэгшээ. Парламентын дархлаа гэдэг чинь хуультай, дүрмтэй, мэдлэгтэй, туршлагатай хүмүүсээр парламентыг бүрдүүлэхийг хэлдэг юм уу? Эсвэл шал өөр юм яриад байна уу? Шаба пепо гэд тэрийг олон нийтийн өмнө сурталчлаад нэртэйгээр нүцгэн шалдлаад олон нийтийн өмнө ордон дотор гүйлдэ. Одоо ямар хамаатай зөрчлийг ёс зүйг хуульчлах ёсгүй, ёс зүйн зөрчил гаргасан ч дараагийн сонгуул болтол даврах нь түүний эрх гэд байх юм уу? Гэмт хэрэг хийчгээд согтуугаар тээврээс жолоодож хүн дайраад эсвэл солиотой галзуугаараа хутгаар хүн сийчээд шоронд өнөөдөр шоронгийн атман болцоход ордонд орж ирээд одоо би хуульчилнаа ингэнэ юу яриад байгаа. Ядаж бүр хамгийн наазахын чинь жишээ нь ажил хийгээгүйгээр цалин авч болох юм уу? Сонгоцсон хогч нь би одоо ажлыг чинь хийхгүй. Ямар ч ажил хийхгүй. Наад их хуралчин суухгүй. Тэгтээ цалингаа ав. Жишээлбэл Халтмаагийн Батулга насан туршдаа сайдын цалин авч байгаа. Ерөнхийлөгч байсан учраас. Дээр нэмээд улсын хурлын гишүүний цалиг над улсын хурлчин суухгүйгээр авч байгаа. Гэхдээ зөв юм уу? Өнөөдөр хөөрхийн нэг цэвэрлэгч үүрийн 5 цагт гараад өвлийн хүүтэнд гар нь мөсцсөн байгаа мөртлөө цасыг чинь арилгаад мөсийг чинь цэвэрлээд хийхгүй бол та нар юу гэдэг вүлээ? Мангар тэнэг ногш инээ тэрэ
Чамд би 3 сая төгрөгийн цалин өгч जैन. Гудамжаа цэвэрлээгүй байна. Хог нь овчтой байна гэд. Тэр магадгүй хөөрхий дулаацахын тулд нэг 50 грамм татаад хогоо цэвэрлээд явж исэн бол ямар ёс зүйгүй, ёс суртахуунгүй балиар амтан бэ гэж та нар бүгдээрээ тэр нөгөө цэвэрлэгчийг ад үзээд ажил руу н очиж матаад ажлын газрынх нь хүн ажлын байран дээр архитаар суусан байна гэд нөгөө ах эгчийг ажилгүй болгохгүй мó. Тий, тэрийг ажилгүй болголоо гэд тэр хүн хохирно. Тэр хүн тэрнээс өөр ажил хийж чадахгүйгаа ойлгож байгаа. Тийм учраас тэр танд загнуулсан ч юм а хийгээ явжаа. Тэгт нь бид нар бүр давраад ёс зүйгүй бай, ёс суртахуунгүй бай. Ёс зүйн зөрчлийг хуульчилдаггүй маа гэдэг. Тэгвэл ёс зүйн дэд хороогоо болчооч. Ёс зүйн асуудлаар хүмүүсийг ажлаа халтганд болиулчаач. Монгол улсын үндсэн хуулинд нэг л зарчим байгаа шүү дээ. Хүмүүр хууль, хүмүүр шүүх хин өмнө тэгш байж. Хүмүүр эрх зүй итгэхэд байна гэж байгаа шүү дээ. Ийм л байна. Миний Монголын ард түмэн. За ингээд авах гээх ухаанаар хандцгаая.